За сайн сонсогчдээ манай Майкта подкастын маань 57 дугаар эхлээд бэлэн боллоо. Энэ дугаараар өдөр мөн Унгарын гран-прига ярихаар ирсэн байна. Тэгээд студид гана Зайка ирэнэ. Хоёр. Отгоор болно гэж. За 26-ны Унгарын манай гран-при болоод өндөрлөө. Зуны амралтын хамгийн зуны амралтын өмнөх хамгийн сүүлийн уралдаан байсан те. Бас яг сонирхолтой байж уралдаан болсон. Нөгөө тийм амар драма байгаагүй ч гэсэн сонирхолтой. Тийм бас унтчихаргүй уралдаан. Тийм бас нэг яг унтахын наа нас нөөрх юм болоо тэгээд болсон. За нэвтрүүлгийнх нь дэсний дагуу мэддээгээрээ эхлэе бид. Хамгийн нэмдэ. За тэгээд юу яа л та. Уралдаануудын талаар нэг мэдээ явуулт. Тэ нөгөө нэг албиасаар Бахрейний гран-при цуцлагдаад оронд нь Малайзд болохоор байсан байна. Sepang гэдэг байна. Тийм, Sepang. Sepang. Тэгээд юу юм бэ л дээ. Яга Sepang-ыг сонгосон гэхлээр нөгөө нэг Азербайджан, Сингапур хоёрын дунд хийж байгаа юм билэ. Тэгээ яг Сингатай ойрхон учраас бас юм зөөхөд илүү дөхөн логистик боломжтой. Тэгээд мөн заманд өөрөө бас лэмжшүү тий авч болно гэсэн. Малайз өөрөө бас нэг гран-прига буцааж явах сонирхолтой байсан юм шиг л. Тэгээд гой боломж гарч ирээ тэгээд авч байгаа юм шиг байна. Тэгэхээр бас манай Монголд үзэж манаас очиж үзэж болохоор тий. Тийм шүү дээ. Манай юу тий. Виз байхгүй тэгэхээр мөн билет нь одоо уралдах нь зарлагдаж байгаа учраас билетнээс удахгүй зарагдаж эхэлнэ. Тэгэхээр бас хүртээмжтэй. Тэ шууд алдахгүй учраас очиж үзэж болох нэ бас манайхаа. За дараагийн нэг мэдээ яг энэ юутай залгуулад Абу Даби сүүлийн хоёр уралдаан маань гэдэг бас туслагдаж магадгүй болчиход байгаа. Яагаад вэ гэхлээр Векийн уралдааныг сүүлийн хоёр тойрог нь бас туслагдаад оронд нь Барселона, Монца хоёр авч байгаа юм байна. Тэгээд Доминикалигийн яриагаар бол ерөнхийдөө 9 сарда багтаагаад нэг бол бүр болох уу, нэг бол оронд нь өөр газар юу гэдэг. Тэгээд яг ямар газар вэ гэдэг нь бол ерөнхийдөө ойлгомжтой гэж үзээд байгаа. Яг тэгэхээр ер нь бол багууд бол Европт л хийнэ гэж байгаа. Тэгээд яг хоо Европ угаасаа 11-12 сард хүүтэн байх учраас угаасаа дулаан орнуудад л хийнэ. Тэгэхээр Итали, Испани, нэг бол Португал ч юм уу тийм. Португал тэмдэглэж. Энэ гурван нэг л байгаа хта. Нэг бол Америк зүг рүү хийж болох юм болов уу? Аргентин ч юм уу. Нэг бол Бразилтай дахиж ирдэг ч юм уу. Тиймэрхүү байж. Нэг хоёул юу ч зүрх нэг газараа давхар орлож магадгүй. Тийм бас тэгж ажиллах юм тий. Тэгвэл бас Европт одоо хичнээн Испанид дулаахан ч гэсэн бас 12 сард ч бас сэрэх хөштэй шүү дээ. Өсрөл 17 мөн. Өсрөл 10. Тийм дулаан байлдаа гэхэд 15 градус. Тэгэхээр бас зам мам тэгэхээр ч 10 градустай. Дугуй байцаалт. Тэ. Сонин. За нэг тийм мэдээ байна надаа. За надад тэгвэл юу байна? Red Bull-ийн маань хажаарын үзүүлж байгаа үзүүлэлт нь тэгэл хангалуун байгаа учраас ер нь гэрээгээ сонгоно гэж. Тэгэхээр сонгохтой жоохон удаан хугацаар хийж ер нь жоохон удаан байлгах шинжтэй. Сэвлэх чинь тий. Микс өөрөө нэлээд хажаарыг бас амхтад авсан мөлий. Одоо ингээ Макси ч гэсэн хажууд нь манай хоёр машин хоорондоо ойртлоо. Өдөрт хүртэл удаан хугацаанд юм хоёр юм сайн нисгчтэй байсан гоо хоёр дахь нисч сайн болж нээж яах. Шидсэн байлээ. Тэгээд гэрээгээ хийсний дараа бас яах нь хараа хэрэг хийх юм бол хийцэн л байгаа л ахaltaа бараг л тий. Ингэдэг байгаа гэхдээ зарлаг болохоос шүү дээ. Тий. Тэгээд энэтэй холбоотойгоор бас мөн Макстай бас саяхан гэрээний яриа хийсэн юм шиг тий. 29 хүртэл сунгаад тэгээд яг шаардж байгаа юм их юм бол шаардж байгаа юм чих юм тавьж байгаа өсөлтөнд их юм бол тэр нэг гэрээгээ хайж явах тэр нэг тий заалтыг авч яа гэж нэг цалингич нэмья гоё яа мөнгө өгье гэх. Тэгээ 29 хүртэл энэ байгаа ч гэж цалин бол нэмэгдэх. Тэгээ өмнө нь юу ерөөс явж байхгүй шүү дээ. Цалин бол нэмэгдэж байгаа. Гэхдээ гэсэн байна. Тэгэхээр Red Bull нь хоёр нисгчийг хоёулыг авч үлдээд мөн спонсоруудтай ялж байгаа. Тэгээд арай гайгүй машин их талаар бодож байгаа ч юм багийнх ирээдүйн талаар нь бодож эхэлжээ. Нэг чууд ингэж хараад юм ял. Тэгээ яг энэтэй залгуулаад нөгөө нэг бид бүгдээ мэддэг нөгөө Николас Калом гэдэг
дред үстэй инженер байсан шүү дээ. Red Bull. Одоо нэг PR-ийн хүн болсон. Өнгөд ирсэн тий. Тэр сая нэг бас юунд ярилцлага өгөөд магтсан л л да бага. Ялангуяа мотороо. За ингээ анх удаа мотор хийгээд тий. Тэгээд нэлээд сайн явж байгаа. Дээрээс нь маш их одоо юу гэдэг алдаа ч юм уу ингээд асуудал гарах бах гэсэн. Ерөөс тийм том асуудал гарахгүй байгаа. Энийгээрээ одоо баг бол амар бахархаж байгаа. Нэгт, хоёрт мэдээж одоо ямар нэгэн байдлаар асуудал гарч л байгаах бид нар нэг анзаарахгүй байгаа. Тэр болгоныг ингээд цаг тухайд нь илрүүлээд форт даамд илрүүлээд ингээд засаа явж байгаа. Энэ бол айгу одоо манай баг өдий ингээд божимны төлөө өрсөлдөж явж байгаа. Энэ бол айгу том алхам хийсэн энэ гээд. Тийм. Бас бага мартсан байлаа. Ер нь моторын ер нь асуудал ер нь гарахгүй гэж байна тийм ерөөсөө. Мотор инглээ хүч алдлаа малтлаа гэдэг юм уу тийм нэг тим яа байхгүй байгаа зүгээр. Аэродинамик дээр л судлаа байдаг шүү дээ. За дараагийнх нь болохоор юу вэ? Манайс Унгарын одоо циркут бан бүх одоо эргэлтүүдтэй нэр өгсөн. Энэ жил анх удаа. Түрүү жил хүмүүсээс ингэ санал асуулга аваад ингэ явсаар агаад мэрэгжлийн хүртэл орж ирээ. Тэгээд нэр өгсөн байгаа. Нийт 14 хүн эргэлттэй тий. Тэрэн дээр одоо хамгийн ихний эргэлт нь болохоор ингэ Пикве тэгээд 2 дугаар эргэлт нь Хамилтон, 3 дахь нь болохоор Спринг гэж байна. Тэгээд энэ нь болохоор Фураш гэдэг нэ. Унгарын. Тэгээ Унгар болохоор өөрийнх нь л одоо тэр нэг замын одоо юу гэх юм онцлог юм байна л дээ. Яг тэр замдаа байгаа тойрсон 3 одоо бүх нөхцөл нь одоо юу гэх юм монголоор мэдгүй. Яг тэр хэсэг нэг байдаг учраас тэрийг яг тэгээд нэрлэлсэн юм байна. 4-т нь болохоор Mansell, 5-т нь болохоор Modiorod, 6-т нь болохоор Driving Center гэдэг нэг Унгарын одоо хамгийн анхны одоо машины одоо жолоодлогын юу ахтагч. Тийм одоо техникийн зам гэх юм уу? Яг тэр доор нь байдаг энэ нэг одоо ингээ гарахад яг нэг бүксийг ингэж шиддэг тэнгууд нэг халтаргаанаас эсрэг одоо жолоочдыг бэлддэг одоо тийм next level-ийн бэлддэг тийм одоо сургалтын төв байдаг. Тэр 1998 онд нэгдэжсэн. Тэрэндээ зөвл тэрнийх нь нэрээр нэрлсэн. 6 талбар эргэлтийг 8 9-ийг болохоор Буда Пеш гэдэг хоёр хуваагаад тэр хоёрыг болохоор нэрийг өгсөн. Тэгээ 10 нь болохоор Дуна Буда Пештэй голоор урсдаг мөрөн тий том мөрөн. 11 нь Алеси, 12 нь Шумахер, 13 нь Сена, 14 нь болохоор Сис гэдэг. Сис нь болохоор юу юм бэ? Сис Франц гэдэг Унгар гаралтай одоо механик инженер юм байна. Тэгээ 1906 онд хамгийн анхны Гран При төрүүлж ирсэн. Ийм. Тэгээд энэгүүрээ одоо 40 жилийнхээ ойд зориулаад ингээд бүх эргэлтүүдэд нэр өгсөн. Тэгээд нэр өгтөөс Хамилтон ирсэн, өөр хин ирсэн байлаа. Алис идэр ирсэн. Хүмүүс ирээд нэг гарынхаа хийг өгөө тий. Тэгээд тэрийн одоо дараа нь болохоор бетон цутгаад тэгээд хэвийг гаргаад тэр эргэлтүүд дээр нэг тавьж байршуулна гэсэн. Тэгэхэд nice гоё сонирхолтой. Яг ингээ хайхад байдаг гэсэн аахгүй. Одоо ингээд классик юмуд замаач ер нь бүгд нэрт шүү дээ тий. Эргэлт болгоно. Бүр шулуун нэртэл. Тий нэртэй. Би тэгээд Унгар яагаад гэдэг юм бол гайхаад байдаг гэсэн. Тэр чинь одоо өглөө. Тийм байна. Тэр Mansell чинь эргэлт бараг тэр нэрээр байдаг байсан баха. Яг албис бол өгөөгүй. Гэхдээ Унгар өөрсдөө Mansell яриад байсан. Тэрнээс нэг 2 жилийн өмнө лөө манай хин safety car маань очныг тест драйв хийж очиж чанар очмор гэсэн. За өөр болохоор уралдаантай холбоотой үйл нэг юу маань л да. Раслын талаар лсэн. Тэрийг уралдааныхын дондор бол ярьчлээ. Надад нэг ихэнх нэг юм байгаа. Нөгөө нэг өмнөх дугаараа би нэг ярьжсэн нэг Mercedes-ийн одоо залуучуудын програмыг өдөртдөг Grand Lagru-гээ залуу гэдгсэн. Тэгээд өнөөдөр аль биесаар Red Bull руу орж байгаа. Нэг жилийн дараа ингээд ажлаас олоод Red Bull-ийн одоо мундаг академид ингээд орж байгаа даа баяртай байна гэдэг. Хэлсэн байлаа. Ингээ өшгөний цаагаар хөдөлгөөн өрнөсөөр гэж лээ. За уралдааныхын талаар ярилцвал одоо хамгийн эхлээд юу вэ те? Quality гараад эхлэе да. За тэгээ quality нэг practice-аар нэг суртын болоо хүртэл болдгоороо болол хүн болгон туршаалт гэлээс те. Quality-аар сонирхолтой юм. Хамгийн их сонирхолтой юм. Q2 л шинэ баг орж ирсэн. Анх удаа. Нэр багт хэрэгтэй. Тэр бол магт хэрэгтэй бас нэр үнэхээр яг 21 22 байнг байсан болоо те. Q2-т орж ирсэн. Aston Martin-ийн маань Alonso, Fernando Alonso Q2 л орж ирсэн.
юуны бус багасаа нэг 4 секунд татардаг байсан бол одоо нэг 1.6 бараг 2 руу ороод ирсэн баха. Амар сайжирлаа. Тийм. Машина хэлжсэн тийм машина бүрэн солисон өөр Б нэртэй. Б хөлбөрийн машинтайгаар ирсэн. Тэгээд тэр одоо солигдсонд нь Алонсо болон хин Адриан Ньюер нэлийн баяртай байна гэж хэлсэн. Тэгээд дараа одоо улирал зуны амралт дуусаад улирлаа 2 дугаар хэсэгт бүр илүү хүчтэй бас ирж магадaltaй. Сонирхолтой бас тийм. Яг одоо өнөөдөр чинь 28-29-нд одоо Aston Martin Pirelli-гийн дугууны тестэн дээр Honda-гийн бас шин буюу B мотор авчирч байгаа. Тэгээ тэрийгэ туршиж үзнэ. Pirelli-гийн тестэн дээр ерөөхдөө нэг 200 км сэтрэхгүй явах хэрэгтэй юм лээ. Яг 6 урт мал таваас хийж мэгээд дата цуглал. Тэрэн дээр бас шинэ мотороо туршиж үзэх. Тэгээд Zandvoort дээр шинэ аэродром машин, шинэ мотор. Тэгэл ер нь бол эргэж одоо уралдаанд оролцох нэ. Орж ирнэ л. Өдийг хүртэл зүгээр зам хоос нь тойрж исэн бол одоо уралдах нэ хүмүүс. Тэг гоё. Ард бол алаан болох нь ойлгомжтой. Одоо хамгийн сүүлийн баг маань одоо тэгээд Cadillac бол араас нь Williams хоёр. Williams Cadillac-аар одоо тэгээд хин хамгийн муу гацхан дээ. За тэгээд эхний Q-ний болохоор тий Berman, Sainz, Albon, Stroll, Bottas, Perez гэж энэ 6 манаас нөгөө хүмүүс асагдсан тийм ээ. Өөл нэг яг эндээс нэг нэмгэж урсан л Berman манаас жоохон унж орж ирээд байна. Q2 ч бас нэг сүртэй юм боллоо. Нэгт яг өсөлтөн бол Lawson Hülkenberg-ийн дунд яваад тэгээд тийм дээ. бас 0 хідэрчлээ, 1000-ны хідэрчлээ тэгээд. Hülkenberg дээш гарч ирсэн бас. Тэр бас зөв тийм нэрээ Q3 руу орсон. Hülkenberg ч Q3 бараг ороогүй байсан баха. Тэгсэн үү? Тийм баха. Оноо аваагүй нь ойлгомжтой. Тэ. Оноо урдлаг эхлээс оноо аваагүй байсан. За Q3 эхлээд сонирхолтой тийм нэлээд бас гой цагууд хийгдээд урд тоноо орж эхэлсэн. Гэхдээ хамгийн сайн баг нэг баг л хамгийн сайн. Ер нь бол нэлээд сайн байгадсан одоо тест одоо prefacts 3-аас эхэллээ тий. McLaren. За ямар ч Q3-т нэлээд яг хамгийн эвзэгтэй үедээ ер нь Макс маань нөгөө л яг л нөгөө асуудал тий шарвдаг. Тэгээд тэрэн дээр өөрөө бас нэлээд ууралсан нэг энэ асуудал чинь дахиад болохгүй шүү дээ. Дахиад нэг асуудал чинь гарч ирлээ гэдэг. Хамгийн сүүлийн одоо яг тэр эргэлт чинь хэний эргэлтээсэн бэ? Сис эргэлтэн дээр шарвж гарсан. Тэгээд яг шарвж гарснараа шар туг өргөөд яг ард нь явж исэн Ким Антонелли бас Жорж Рассел ч гэсэн бас тэр нь олорч байсан. Тэгээд шар тугаас учраас торомсоос биш хаасанаас хөлөө авах шаардлагатай болсон. Тэгээд цагаа яг өөрийнхөө үндсэн цагийг бол хийж чадаагүй. Харин тэр хоёрын ард байсан McLaren-ы хоёр хоёулаа орж ирээд Ландо Норрис маань Пол авсан. Пол авах байхдаа бүр 0.012-аар авсан тий. Хамилтонаас. Хамилтон яа nice Пол авчлаа гэжсэн чинь бүр 1012-аар ороод ирдэн да. Тэгээд улирлын хамгийн анхны Пол авсан. Тийм. Тэгээ яг юу л шиг байна. Макларны нөгөө нэг шинэ мотор ирээд ер нь хэд тоолт ирэх шиг боллоо л да бас. Тэгээ сайжирчлаа тийм. Амар сайжирчлаа. Ганц Норрис ер нь Пиастричсэн нэлээд урд явлаа шүү дээ. Тийм. За тэгээд квали дээр онцлох нэг хоёр юм гэвэл хоёр хүн шар гинэ шар уц гэхчтэй. Торгол бас тийм. За нэг нь бол түрүү хэлсэнчлэн Кими шарн дээр шар тогтод хаазнаас хөлөө яг хангалттай аваагүй гэж байна. Асгаагүй гэж үзээд. Нөгөөх нь болохоор Хамилтон одоо санаандгуугаар Пиастриг блоклоод. Тэгээ одоо хурдан төргий хийхэлж яхад нь урд нь орж замыг хааснаар таргуулсан байгаа. Тэгээд энэ дээр бол ялтчгүй инженерийн буруу болтарсан. Хамилтонд хэлээгүй. За нэлээ хоцорч хэлсэн. Өөрөө бүр асууц тий. Биш нь Пиастри хурднаа хийж ирсэн юм уу тий. Тэгээд нэг балаа юм болсон. Тэгээ яхаа хоёлоо 3 байрны торгуулсан. Хойшлоо торгуулсан. Тэгээд энэсээ болоод тэгээд ерөнхийдөө уралдаанд очсон хоёлынгийнх нь энэ хоёрын
ихэд тийм юу болцсон те. өөр болцсон. Тэг өөр болцсон те. Тэр нь бол яг тийм Ландонороос нэгт тэгээд 2-т Хамилтон, 3-т Леклер, 4-т Кими Антонелли, 5-т Пиастри, 6-т Макс Верстаппен, тэгээд Жорж Рассел, Хажаар, Линдблад, Хülkenberg гэсэн ихний 10 байрлалд орсон. Тэгээд торгууд ясны дараа Пиастри урагшилж байгаа. Тийм. Тэгээ Макс Верстаппен урагшилж байгаа те. Кими маань Расслийнхаа хойноос эхлэх болоод ингээд эхэлсэн. Эхлээд шууд юу бастай. Ландо маань бидний мэдих ээлжид нөгөө Ландо гарч ирсэн. Хоошо 2 байр ухраа те ер нь. 50 хэдэн юу лээ байр алдсан байсан шүү дээ. Нөгөө юу яалдаг жил дээрээ. Дандаа урдаас эхлээд ч юм уу ихсэн байраад банк алддаг. Гараагаа муу идэг. За тэгээд тэрнийхэн дагуу сайхан муу хийсэн. Леклер бас гараагаа жоохон муу хийсэн тийм. Леклер айгүй муу. Леклер хоош унсан. Тэгээ Пиастри эхний эргэлтэн дээр шууд Ландо Пиастри Макс гэж орж ирээд тэгсэн хоёр дахь эргэлтэн дээр Ландо дахиж гадуур нь тойрч иргэж байгаа тий. Алдаа гаргаснараа дотоороо энийг Пиастри алдсан. За тэгээд хин хоёр маань Макларны 2 урд үлдээд 3-т Макс. За тэгээ 4-т Хамилтон. 2 Хамилтон Леклер гэж үлдсэн тий. Тэгэл уралдаа ер нь жоохон ингэж жоохон нилийн богоон болсон. Тийм богоон болсон. Тэрнийхээ удамд бас Жорж Рассел маань хоошо 20 дугаар оруулсан болсон тий. Энэ дэр нэрээ түрүүний юу гэж яриач. Тэгээ энэ дэр Жорж Рассел маань яагаад унсан бэ гэдгсэн чинь тэрний яг задаргаа сая гарцсан л байна л да. Тэгсэн чи юу яасан юм аа бас тэрний мотор сольцсон байсан шүү дээ. Тэр энэ өгж байгаа одоо буруут нь болохоор нэгт Mercedes, хоёр талаар регуляшн ялдаа гэж. Одоо эхлэхэд уралдаа эхлээд зогсож байгаа тэр талаар хааза 30% дээр ер нь бол барьдаг. Ер нь бол яг төлөвлөгөөт нь 30% дээр бариад тэгээд мотор эргэлтийг 12400 дээр барьд юм байна. Тэгжсэн чинь нөгөө мотор эргэлт нь 12800 шууд өссөн. Гинт өсөөд тэгээд өссөнгүүт нь одоо буулгах хэрэгтэй хаасан сөлөө авч яад одоо дугуйн хийрэгч учраас хаасаас хөлөө аваад буулгах гэсэн чинь буулгахтаа тэр 30% нь 10% л унаад тэр хооронд нь гэрлэмт тарцсан. Тэгээ гарах гэсэн чинь нөгөө мотор эргэлтэн доош ингээд хаасан сөлөө авцсан учраас эргэлтэн баг болоод мотор хүчгүүлээд гарч чадахгүй. Тэнгүүт нэг моторынх нь өөрийнх нь унтраахгүй гэсэн үеийн одоо системээр шууд ороод унтраахгүй л хүчгүүлээд хоошоо унтчих ямар ч мотор нь чадлаа байхгүй. Зүгээр өнгөрч одоо явж байгаа юм одоо хар угаар хэлвэл баг өнгөрөх шахуу хөдөлж явсан. Тэгэд энэ нь яагаад ингэж шууд өсөж байгаа юм бэ гэж өөрөө автомат өсөж байгаа. Өөрөө бол яг барьж байгаа. Гэхдээ өөрөө тэр мотор нь өсөж байгаа. Тэгс чинь одоо ингээд тойрог одоо formation tap хийж байгаа шүү дээ. Тэгтээ нөгөө батарейгаа нэглэж идэг. MGUK гэдэг байгаа шүү дээ. Тэ? Тэр нь цэнгэлж идэг. Цэнгэлээд ирсэн чинь ирээд нэг одоо хаад зүгөөд ингээд зогсож хоорондоо нөгөө мотор тий одоо ингээ хаа зөвлөө тэр хоорондс нь MGU нь батарейгаас нэлж идэх учраас батарей нь дүүрсэн чинь тэрийг зэнлэх болчихсон. Унтраад тэнгууд моторын хүч нь нэмэгдээд шууд өөрөө автоматар 1200 12800 өсөж байгаа гэж байгаа байхгүй. Тэгээ энийг болохоор одоо юу яаж янзлах хэрэгтэй байсан бэ гэхээр одоо юу гэдэг дотор софтвер тий энэ ингээд дүүрлэхэд одоо гараан дээр ч одоо таруулж байгаа шүү дээ. Starting гэх тий тэрэн дээр одоо софтверээр тааруулах хэрэгтэй байсан. Гэхдээ тэрийг бодлоо Mercedes-ийн мотор шүүснээс болсон байж магадгүй гэж байгаа. Софтверийн апдейтыг хийгээгүй, тэрийг мэдээлэл өгөөгүй, тийм өгөөгүй учраас нөгөөх нь тэгж одоо автоматар ажиллах хэвээр ажиллаа тийм алдаа гарсан. Хоёрт нь болохоор энэ бүгдийг зүгээр ингээд янзлаад одоо дөрмийн нэг одоо тэдгээр 4 метр оруулаад янзлчих юм бол энэ алдаа ингэж гараад байхгүй маа. Одоо регуляшных нь өөрийнх нь одоо алдаа гэж ер нь бол өмөрсөн. Тэгээ тийм болохоор Жорж Расселын алдаа гэхэд алдаа бол биш тий. Mercedes-ийн алдаа нөгөө талаар бас регуляшных нь өөрийнх нь одоо цаана нуугдж байгаа. Нэг удаа биш Ландонороос ч өмөрсөн л тий. Рассел алдаа байхгүй наац нь угаасаа л энэ л регуляшн л алдаа штэ. Им болдгоо гэж хэлсэн байлаа. Тэгэхээр им болсон байна гэж. Нэр регуляшн гэсээс би юу санчлаа. Алонсогийн ярьцлага байсан. Тэгээ яг нөгөө нэг
машин одоо шинэ машин авчираад хэр хурдан байх гэхээс илүү би энэ регулейшн дараа жил яаж өөрчлөгдөхөөс хамаарат би одоо ахиж уралдах уу болох уу гэдгийг шийднэ гэдэг. Тийм шүү дээ. Тийм биш. Тэрнээс одоо хиний New-ийн инженер авчирсан машин одоо хүчтэй байх уу хурдан байх уу гэдгээс тэр бол хамаарахгүй. Би бол одоо уралдмаар байна тий одоо юм байна. А тэгвэл энэ тэнэг балаа регулейшн үргэлжлээ байх юм бол биш. Тэгээ ер нь тэгсэн байлаа л дээ. зөв бид харагдахгүй л болсон нисгэж дэрний дотор яг үзээ идчих юм шиг тий. Амар хэцүү байгаа юм шиг. Тийм яг тийм уралдаж байгаа мэдрэмж өгөхгүй зүгээр л нэг жижиг дотроо бүх юмыг бодож л хийх хэрэгтэй. Зүгээр нь шатрын нүүлдэл яваад байгаа юм шиг. Яг нэг юм нэгээс 2-оос 3 гэдэг тэрийг л зөв хийчихвэл тэгэл болчихгүй тий. Өөр ямар нэг ингээл нэг юм илүү нэг гоё юм байна. Тийм ямар ч тийм байхгүй. Уралж байхдаа адреналин ялгараад за ийшээ одоо орчих гэсэн юм байхгүй. Одоо ингээд явж идэл за батарей дуусна да. Батарей дуусахлаар би тэнцээ зэнэглэх юм байна гэсэн нэг тийм зүгээр л нэг шатрал тоглоод байгаа учраас нэлийн дотроо жоохон дургу байгаад байж магадгүй. Өөрснөө үзье ядсан гэх юм уу. За тэгээд уралдаа маань үргэлжлээ те. За тэгээд нэг онцлог чинь ингээд хэн Мартин Брандл гэдэг нэг алдартай сурвалжлагч байгаа шүү дээ. Тэр бас ингээд хэлсэн байлээ л дээ. Сая Унгарын Гран При нэг гоё онцлогтой боллоо гэж юу гэсэн чинь 4 топ багийн нисгэж дөрүлээ нэгт орох боломж бүрдсэн тийм бол та. Тэгээд бодоод чи нэр яг тийм байгаа байхгүй. Яг нэг нь яг ингээл үүдийн стратеги буруу игээд ч юм уу нэг азгүй байдлаар гарсан бол Хамилтон ч ингээд 2-2 л орчих боломж байсан шүү дээ. Тэгээ ингээ харахаар 4 багийн 4 нисгэж яг төрүүлэх боломжтой байсан. Тийм уралдаан гоё боллоо гэд олцсон бэл тэгээс нэг боцчихсон нэр тийм биш үү гэд. Тэр талаасаа харах юм бол бас гоё сонирхолтой уралдаан боллоо гэд. Баяжлах үстэй. За уралдаан үргэлжлэл ер нь жоохон тогтчихсан тий тогтчихлээ. Макс Верстаппен ер нь бол урагшаа уртлын хоёр бол гүйдэж чадахгүй. Эсвэргээр манай Феррарига хэсэг гарахгүй тий. Унгарын замыг болохоор нэг тий хангүй Монако гэдэг. Тэрээс гүйц төрүүлэх боломж их багтай тийм одоо эргэлт багтай зам гэдэг утгаараа. Тийм болохоор ерөөсөл батарейгаа артлын хэсэг дээр зэнгэлж аваад шулуун дээр батарейгаа өрлөө урдаа оруулахгүй байхад л болоо гэдэг тийм тактикээс учраас урдаа гүйцэхгүй ардаа алдахгүй гэдэг юм байгаа лсэн тэгээд. Харин пит хийсэн чинь урд нь орчихсон тийм. Яг нэг Ferrari юу ягч л үтсэн юм байл л дээ. За уг зам дээр угаасаа гүйцэхгүй байна. Undercut хийгээд. Тэгээд тэр нь бүтсэн. Тэгтээ буцаж гарч ирээ зам дээр бүтсэн. Тэгээд юуны уралдааны дараа басаар бас нэлээд уурт ярилцлага өгсөн байлээ. Энэ Гран При дээр юуч болсонгүй. Багч муу ажилласан. Стратеги буруу хийсэн. Одоо би бол тэгж бодод сүүл дээр Хамилтоныг дууддаг бас тэнэглэж байна шүү дээ. Угаасаа өөрснөө хэлсэн байл шүү дээ. Хүлэн зөвшөөрсөн байл шүү дээ. Хоёрт одоо ингээд жолооч нар ч гэсэн өөрсдөө гараага буруу байсан. А хоёрт Хамилтон undercut хийгээд өгч явах чинь зам дээр гараад шууд алдцсан тий. Тэр тийг бүр яг нэг руки үгтэй таарс тий бүр яг амар зай тавьж өгөө ингээд оор гэж байгаа юм шиг. Дээрэс нь питэн дээр дор хаяж 0.3 секунд алдсан. Дандаа 2.7 2.8-тай. 2.2-тай хийдэг юм чи тий. Тэгээд энэ масаар жоохон амар тийм ширээ ярьслах гэсэн байна л дээ. Тэр нэрээ гүйц төрүүлтэй яг тэр юу яцсан. Racing Bulls-ийн урд нь хэм Lawson байсан уу? Тэ? Ferrari Hamilton Max-ийн дунд Lawson байсан уу? Хэм байсан Lindblad байсан уу? Тэг яг тэрний ард орж төлнийхэн цаана орсноо тийм ингээд хэлж хэрэгцээд бол ингээд төлнийхэн ард нь орж нэг slipstream авангуутлаа хажуугаар нэг батарейгаа тэрэн дээр Hamilton за энэ гүйцэхгүй юм шиг байна 2 машин гэж зүгээр дотроо тийм нэг бодолтой орхицсан байсан чинь нөгөөт нь яг голоор нууж ширэл гараад. Уралдаан тайл ярьж тест. Өө за рейсинг бол сайхан зам тавиад өгчтэй. Хажаар бас тэгээс тээ. Тэгсэд хажаарч сайхан локал явж байгаа. Хажаар дээр нь хин Хамилтон амир гүтс тээ. Одоо тээ. Санаад оронгүй байх. Өстой бодог вахт нь гадуур нь тэргүүрс тэр чинь одоо артлын дээр эргэлт байсан шүү дээ. Дэлэргэлт юм бэ. Модиород тийм модиород эргэлтэн дээр юм. Тэгээд тэр эргэлтэн дээрээ гадуур нь яг
хажаараа юус төсөлөг байхад нь уул нь блоклон доо гэдээжсэн чинь гадуур нараа авчихсан тэгэл. За тэгээд Хамилтон гээд үргэлжлүүлээд ярих юм. За нэг бол юу яач л да. Макларна яриад дуусгах чи тий. За юун дээр айгуу яг тэ Стелла дараа нэг юм ярьслах өгсөн мэл л дээ. Яг ингээд Оскар нэгт байсан. Ланда ард явж байгаа. Тэгвэл ер нь бол ингээд Норрис бол пейс хурдан байсан юм бэл. Яг өөрөө ч хилээдсэн л та. За би хурдан байна гэд. Тэгтээ надад зам тавьж өгч хэлээгүй. Зүгээр нэг асуусан юм би төрүүлээ питэлчихье гэдэг. Тэнгүүт яг нэг одоо Макларын чинь нэг алдартай папая хуулаараа тийм байх вэ. Оскар давуу тал байгаа. Оскар төрүүлж орно гэдэг. Тэгээ Оскарыг төрүүлж оруулсан юм лээ. Тэгээд ингээ оруулангууд Норрис чинь жинхэнэ нөгөө тактик өөрчилсөн. Стратеги өөрчилсөн. За тэгвэл одоо би нөгөө хоосон байгаа юм чинь сайхан зайгаа гаргах чиг гэдэг. 10 секунд гаргах юм аа. Тий, оноо өөртөө тэгээд яг юугаа гаргаад тоглолт ирэхсэн. Тэгээд тоглолт ирэх хэрэгтэй бас нэг муухай юм бас тий. Дундуур нь Сайнс баха тий. Уильямс Сайнс үстэй. Сайн зам тавьж өгөхгүй. Цэгэр дугарч та тий. Зам тавьж өгөх гэж хаад юу болсон лай болсон. За тэгээд бүр шүргэлцээд авсан шүү дээ бүр ажуурны зам тавьж өгч байгаа юм баг гэд орсон чинь шууд ирээ мөрөгцсөн мөрөгцсөн тий. За тэгээ яг энэтэй адилхан бас Кими санал таасан баха тий. Портлето тий. Тэгээд энэ дээр яг би хэнийг хэлэх гээд байна л да. Wolf дараа нь ярьслах хүссэн байхгүй ингээд. Нөгөө нэг BBC-гээр нөгөө хүүхдийн нэг Teletubby гэх нэг юм тий нэг сард нарт ажиллаа. Тий. Бусад багийн питвол дээр ингээд телепуд юунууд сууд хааш юм бэ тий. За яг хот рүүлэн дээр ингээд програмын алдаа гараад цэнгэр гараагүй. Гэхдээ наад нэг юунууд ч одоо юм хэлдэггүй юм уу гэдэг амар тэгээ загинцсан байсан. Тэгээ яалтчгүй энэс болоод Оскар ерөнхийдөө ингээд түрүүнд одоо төрүүлэх боломж алдчихж байгаа юм тий. Бүр за төрүүлгээ байг гэхэд подиум байхгүй тийм подиум байхгүй болчихж байгаа. Кими бас энэс болоод ерөнхийдөө урагшлах байсан тий. Урагшлаагүй юу алдчихж байгаа. Бас подиум алдчихж байгаа юм тий. За тэгээд энэс болоод Бермен даргуулсан байгаа. Одоо Blue Flag тоогоогүй. Тэгээд 9 7 байлаа. Хоёул нэг хараад ирсэн чинь. Science 7, Bermen 9 байсан баг. Тоогоогүй 9 удаа ингээд яг урталт нь ингээд юу гарсан баг. Тог тий. Гэрэлтэй. Тэгээд тахт найл ингээд гаргаж өгөөгүй явсаар хагаад ингээд торгуулсан бэлээ. Гэсэн чинь энэ дээр яг өөртөө өмөрж байгаа тийм нэг одоо софтверийн алдаанслаад өрүүлэн дээр ямар ч мэдээлэл ирээгүй гэдэг. Өрүүлээрээ замаа өрүүлээ харж ирсэн юм шиг үлээ. Тэгэхээр дэрс толин тараагүй бас тэгээд дэрсээ зөвхөн өрүүлээ хараад яваадсан. Тэгээд уртлын машинаараа яваадсан. Тэгэл замдгаа болсон. Тэгээд тэрнээсээ болоод н одоо хин сайнс ч мөрөгцсөн. Тэгээд пястричнээс энэ болцсон машин. Тийм машин бас тэгээд зам гараад ер нь тэгээд дугуй мог бодсон байгаа тий. Хажуудлын замаас гараа явцсан гэдэг чинь. Яг бүрийн хажуус нь хажуу бөөрөөс нэр мөрөгцсөн шүү дээ. Тэгээд тэрнээс хойш ерөөсөө тийм урагшаа нөхсөн хурдлсан юм ерөөсөө байгаагүй тий. Тийм ерөөсөө цаг алдаад тийм цаг алдаад хоошоо унаалсан тэгж жагаад бүр байхгүйсэн. За нэг тийм болсон. За тэгвэл дараагийн юу Макс руу орох юм уу? P2. Хэддэх подиум авч байна ч гэдэг. Дөрөвдөх нь үү? Тийм. Өөрөө гарч ирчээд би яаж P2-т явчих вэ? Угаасаа чинь US-т уралдаанд яг тухайн хэсэгт нэг одоо safety car гарахаас өмнө хоошоо 5 6 руу унтсан байсан. Тийм хоошоо унтсан байсан тийм. Ойлгомжтой болсон. Тэрнээс урагшлахгүй нь баг ойлгомжтой болсон. За хоошоо нэг хүн надад шалдахгүй байх гээд. За 5 6 минут гэжсэн чинь яг бүтээр яажснараа Cadillac-ийн маань Sergio Perez үлдсэн байсан тийм. Биш Bottas үлдсэн байсан. Тэгээд за safety car гарвал энэ мал үлдээх юм байна гэсэн. Яг тэгээд уртлын тийм уртлын нэг зүүн гар нь яг зүгээр явж байгаа л хуурцсан. Явж байгаа хуурцсан. Тэр нь хавраад бүр гал гарч мараа тий. Тэгээ зам дээр зөксөслөөд safety virtual safety гаргацлаа. Тий. Тийм учраас хамаг багууд ихэнх багууд бас PT гэж амтсан. Тэгээ тэр дунд нь нэг PT гэдээ алдсан одоо Lewis Hamilton PT-г шаардлагагүй юм шүү гэж хатан Питер ороод тэгээд хоёул бүр double stack гэжлээ. Яг double stack-аас гадна юу яц л та. Нөгөө торгуул авцтай. Тийм. Тэр Питер Кими орж дуугаа солиод
Тэг гарч явахдаа хурд хэтрүүлээд 5 секунд. 5 секунд. Тэгээ яг хоо энэ дээр ингэсэн билээ өөрийнх нь нөгөө юу гарсан өстэй. Стюардуудын нөгөө нэг торгуулсан юу гарсан өстэй. 0.1 км цагт хурд хэтрүүлсэн гээд. Тэгээ тэрийг ингээ харсан чинь яг нөгөө нэг Кимитэй уралж ирсэн шүү дээ. Кими чин гадуур нь ороог үлдсэн. Тэгээ гарахтаа яг нөгөө хурдлах гад нөгөө хурд баригчаа Авцсан. жоохон дөрүлээд авцсан билээ. Тэгэл тэрэн дээр нэг банк гээл 0.1 км цаг гэж гараад. Тэгээ гарахтаа яваач нөгөө нэг тэр шугам хэмжсэн шүү дээ. Энэ урд байна гэдэг. Тэгээ тэрэн дээр яг хоцорч очиод. Яг тэрэн дээр уралдаж яарж байгаа л тэгээд сүүлийн үед яг сүүлийн одоо 5 биш 5 4 уралдаан тэр юм уу? Хамилтонд тийм гандаа торгуулж тий. Тэгээ өөрөө ямар сан дэлгэцтэй уралдаан дээр. Яа, наваач зүгээр завгүй торгож байна гэдэг. Гэтэ хаад яалтчихгүй тэгээд хурд байсан. Тэр чинь хоёр цагаан дээр хараа бичсэн дөрөн байгаа даа шүү дээ. Тэгээ өөр торгуулсан одоо байраа тавьж өгсөн. Заавал тавьж өгөх шаардлагатай болсон. Тэгээ энэ зураас нь Кими бэст учраас тэгээд дээр нэмээ 5 секунд торгуулсан. Тэгээ хаад өөрийнх нь жоохтой тэгээд одоо нэг бас дата мата анализ хийх хүмүүсийн яриагаар бол за яг магадгүй ингээ үлдсэн бол юу явах байсан бах гэд чинь урд явж исэн шүү дээ тий. За яг тэгээд макс гүйцэхдээ тэгээд ер нь бол P3 бол байх галтай байсан л гэж яриад байна. Тэгэл тэрийг н алаа ийцэн. Яг тэгээд P4 болох байсан. Тэгтээ торгуулаад P5. Тэгээ Макс баг гүйцэтгэхгүй хаа. Макс ч өөрийнх нь дуу нүгээс юу софт дуутай шүү. Тэгээ амар хол явагдсан. Хин чин бүр удаан хардтай. Бүр хоол өөрийнх нь хардтай санаа. Тэгээ бас явахгүйсэн тгий. Яг хаа тэгэл Ферраригийн дууцсан шалтгаан дээр л юм байл л дээ. Яг хаа бодвол тэг бусдууд нь бас орноо л гэж бодсон л хальтай. Тэгэл бүх юм чинь бас ганц тэгээ Макс яг зүгээр үлдээл. Үлдснээр P2 авсан тэгээ ямар ч яг хөө тийм машин сайн байгаад Макс сайн байсантай биш зүгттэй. Хоёр л орцсон. Тэгээ өөрөө бас хэлжлээс л та софт тань санаанд оронгүй сайн ажиллажлаа гэдэг. Софт хийхэд нь өөрөө уурлаад ч тий. Юу вэ наад софт чинь тэгд өөр ингээ явсан хүн байгаа юм гэсэн. Ийм хол явсан хүн байгаа юм уу? Яаж энэтэй одоо би ингээ уралдаанаа дуусгана гэдэг. Тэгсэн чи яар нь бүр гоё явсан гэдэг. Тэр кул даун өмцсөн баг яриадсан баха. Medium-аас илүү бараг софт нь илүү ажиллаж ирсэн юм шиг үү тоорон дээр тий. Тэгэхээр Pirelli-гийн бас тэгэл өгж байгаа нь л өөрсдийнх нь хийж байгаа юм гэсэн ингээд яг тийм. Одоо бүх нөхцөл байдал одоо тухайн өдрийн бас чинь халуун өдөр биш шүү дээ. Асфальт 50 градус 50 хүрсэн байсан тийм. Хамгийн зүүлэн дугуй авчирсан Pirelli. Тэгэхэд софт тэгж ажиллана гэдэг битсэн 20 хэдэн тойрог явах гэдэг л бүр. Тийш 20 хэдэн тойрог явсан. Фүү яаж явах гэж болсон ч баг яг явсан шүү дээ. Тийм. Тэгээд иймэрхүү юм болсон. Тэгээд дэлхийн аваргын цол хэрэгэмтэйгээ анхныхаа төрөг Ландо Норрис авсан гэж тий. Нэг номер гэдэг нь мартсан шүү дээ. Ингээ баялаад гэж нэр нэг номертэй л гэдэг. Тэр нэрээс гарч байхгүй юм тий. Тэгсэн манай байр нэг анзаарчихсан юм дэлхийн аварга болцсон учраас баяраа гэж тийм нэг эмоц өндөр тэмдэглэв тий. Одоо илэрлийн ихнийхээ төрөг авсан ч гэсэн тий. Тийм нэг өмнө одоо юу гэдэг юм бас дийлдэхгүй байсан Mercedes урд нь байсан одоо Mercedes Ferrari ирээд гүйцээд төрүүлсэн хэрнээ аваргын зангаа гаргаж манай бас машинаас гүйд инженер өдрөө гүйхгүйгээр тийм гүйцэж чичгүй бүгд нь яг юм авдаг юм авж байгаа юм шиг тийм бас авах хэрэгтэй юм авлаа арай удаан хүлээчлээ гэж байгаа юм шиг реакц гаргасан тэрнээс сонирхолтой нь надад бол таалагдсан. Тэгэхээр болчихвол ингээл юм байна маа гэл юусэн бас энэ шүү дээ. За уралдаа маа нэг иймэрхүү дүр зурагтай болж өнгөрсөн. Яг бас тийм бид өмнө бас стрим бас хийсэн маа тий тавиулаас үдсэн. Тэгээд тухайн үед чадхаараа бас яг тайлбар хийгээд явсан гэж. Тэгээд нэрээ сүүлд битэр хийсэн дугаарыг хүмүүс маань комент хийчихгүй лээ. Бичихгүй тий. Тэгээд хоёулаа тэгээд байгаа юм уу яагаад байгаа мэдэхгүй. Эсвэл битэр комент бичээрэй хэлэхгүй болохоор бичихгүй байгаа юм уу? Бүүм тэгээд комент хийээрэй манайхан тэгээд subscribe дараарай, share-лээрэй, лайклаарай. Битэр өмнөх дугаар дээрээс өөрсдөө хэлээгүй лээ. Комент хийээрэй гэж хэлээгүй лээ. Тэгэхээр эсвэл тулгаа байхгүй болоо тэгээд байгаа юм та нар одоо гэж.
За тэгээд нэрээ юу яагаад түрүүний хэлчихсэн юм марцсан юм дээр юу байсан шүү дээ. Racing Bull double машин оноо авсан. Тэгээд Red Bull-с double ингээд 4 машин дөрүүлээ. Авч байгаа юм билээ. Сонирхолтой. Тэгээд бас нэг юм Hülkenberg маань 9-д ороод анхныхаа оноог авч байгаа. Тийм шүү дээ. Гэсэн байна. Бас өндөгөрт оноо өгөө зөвхөн Бортолетто оноо авцсан байсан. Тэгээд Hülkenberg маань анхныхаа оноог авч. Бас нэлээд бас баяртай ярьцлага өгсөн маш хүстэй. Айгүй баяртай байна гэд баярлцсан байлээ. Тэгээд бас сонирхолтой юм сүүлийн 5 уралдаанд 5 өөр нисгч төрүүлж байгаа юм. Улирал ингээ гоё болж тий. Тэ. Одоо Барселонад Хамилтон тэгээд Австрид Жорж Рассел Англи Сильверстон Леклер тэгээд ардаас нь Спад Кими одоо ингээ Унгарт Ландо гэд. Сонирхолтой нэг багийн яг түрүү хараад байхгүй тий. Өөр хүмүүсийн дөрөв харж нэг чинь бас дээрээс сонирхолтой болж ил чинь урдлын багууд хоорондоо ойртож эхэлж байна. Тэгэл нэгнийхээ алдааг одоо яг юу ашиглаж тийм алдааг ашиглаж байна. Жижиг алдаа гаргахад тэрийг бол торгож байна. Сонирхолтой болж байна. Тэгээд төрөлөөгөө нэг баг байгаа. Энэ дөрвөөс гадна 3-аас гадна тэгээд одоо Red Bull-ийн маань одоо максимум одоо хажаараа нэг талент төрөө бол авч арай харах хэмжээ байгаа. Тэгтээ энэ жил авах уугүй юу гэдэг бас. Хэрвээ Red Bull-ийн фэн байвал бичээрэй гэж. Одоо дараагийн уралдаан Зандвортчтэй гэжтэй. Зандворт одоо 2030 хүртэл баг уралдаан авахгүй юм лээ. Одоо энэ уралдаан дуусчихад уу? Тий. Тэгэхээр ер нь бол бас макси магадгүй. Сүүлийн удаа Зандворттой уралдах гэж боддог гэдэггүй. Сонирхолтой гэж. За Кими ингээд 3-т орсноороо юу яачих юм блэ? Растлаас 50 оны зүртүүлж байгаа юм л шүү дээ. Хоёр бүхэл бүтэн 2 уралдааны 25 гэдэг илүүтэй болж байгаа юм блэ. Тэгээд хинээс Хамилтонаас л 59 он олж байгаа юм блэ. 59. Биш ээ. Хамилтоноор 50 Растлаас 59. Тийм бах тий. Эсрэгээр ярьж байна. За тэгээд Ferrari бол юу руу гэсэн жоохон ойртлол авсан оноогоо Mercedes руу. Тийм. Үшгтэй яг юу хол байгаа л да. Нисгч тал байгаа гэж. Тийм. Нэг юм асуух гэсэн нэрээ. Сая би нэг юм үдчихсэн ингэж юм л та. Ийм асуулт асууж энэ дээр. Одоо ингээ Ferrari-гийн одоо машинууд ингээ сайн байгаа штэ. Тэ. Машины бол асуудал гарахгүй байгаа. Одоо бүрэн бүтэн ажиллаж ийн ямар нэгэн асуудал гарахгүй ингэж яхад хоёр нисгч жоохон өөрснөө хувийн баг зэргийн алдаа гаргаад байгаа тий. Тэгсэн чинь одоо хэрвээ Ferrari Max байвал аврагын төлөө өрсөлт одоо байгаа хоёр нисгчээс илүү амжилттай байж чадах уу гэж сууж байна. Гэхдээ би бол чадна. Max угаасаа навши машиныг хүртэл чирэл явуулчихдаг гэстэй. Болохгүй байгаа юм болгоол учрыг нь олоод унцдаг гэстэй. Тэр би бол тэгж л бодчихно. Бага ах. Аврагын төлөө өрсөлт байгаа. За аврагын төлөө бол мэдгүй ямар ч энэ хоёроос бас магадгүй илүү уралдах боломж гэж магадгүй. Таас үуч чинь дээр коммент бичээрэй. Тэр бас юу байсан л да. Кулгарт ярилцлага байсан баха. Нэг хэсэг Макс чинь ийш тийш явна гэж амар ярьжсэн шүү дээ. Тэгээ Макларен захлаарна гэж тэгжсэн эсрэгээрээ Макларен захлаарна гэж яхаар ер нь бол Ferrari руу орвол бас ингээд өөрийнх нь юунд айгуу таарах бах гэдэг. Стил тийм одоо Ferrari-гийн машины онцлогтон дарна ч юм. Нэг тийм ярьцлага байсан санагдаад байна. Гэтэ юу яахгүй л байна л та. Эндэл дээр яг боломжгүй гэж юм байхгүй гэхдээ ер нь хэцүү. Тэ хэцүү тий. Тэг Макс Ферстаппен урлын өндөр одоо машина голсон хэвэрл байгаа тий. Ууралсан хэвэрл байгаа. Юу н араа болгоход буухгүй байна. Тийм гол юм ерөөсө тэрэндээ байгаа шүү дээ. Тийм тэгээд дээр нэмээд артлын нэг тэр Макарина ч нь одоо өөрөөс үлдээ ярьцлага өгсөн байлаа. Уул нь тест ч одоо юун дээр симулятор баахан янзлж бүх юмаа янзлж хийсэн гэсэн тэгээд зам дээр харъя гэсэн өтөнс болоо. Тийм. Энд дээр нэг ингэсэн байгаа юм байна. Яг ингээд Макс яг ер нь ингээд юу одоо аэродинамикаас болоод одоо дуу хорт хийлэгдэх ч юм уу дууны юусаа сайн ажиллахгүй байна гэх тээ. Ийм ярьж байгаа чсэн гол асуудал нь бас юундээ байгаа гэдэг.
одоо их би шал мал ингээд амархан эвдэрдэг. Өөрөөр хэлбэл нөгөө нэг боржуур дээр даваа гарчихлаар доор нэг юм болохоо болоо тэр нь ингээд эргээгээд нөгөө нэг аэродинамикт амар нөлөөцөлдөг. Өмнөх одоо машинууд юу гэдэг нь жоохон юм эвдэрсэн ч гэсэн нэг тийм асуудал нэг гаргадаг байсан бол одоо нэг жоохон юм хэсэг гээд хугараад ч юм уу жоохон байхгүй болчихлоо нөгөө нэг машины нөгөө нэг юу гэдэг лээ барьцалдах те замтай барьцалдах тэр мөрний үрдэл ингээд баланс нь өөрчлөлтөж тийм юм дээр айгүйх бас гомдлоод байгаа. Им зүг байгаа тийм. Тэрэн дээр бас нэр хин ланда харагдлаа. Ланда хаа тий. Пестрээс сууж байгаа нэг одоо тэр мансл гэдэг. Тийм. Мансл гэлтэн дээр тий гай авчдаг. Хүмүүс нэр тэр шалаа бас нэлээ жоохон хамгаалт юм шиг тий. Одоо кими ч бас нэг юун дээр коллеж дээр шалан жоох эвдэрсэн байсан чинь цагаасаа ээжтэй өгөл гэж ийсэн. Бас сонин одоо өмнөх болон регуляшн дээр чинь шал амар чухал байсан чинь энэ дээр шалан нэг тийм амар тийм өмнөшгөө тийм чухал биш гэж хэлсэн боловч бас нэг бас яг хэсэм дээр амар тийм амар нөлөөтэй юм шиг тий. Тэгээд миний ойлгосноор уралдаан дуусаад ирсэн чинь Максим угаасаа бас нэг юм нэвдэрсэн ажилттай. Уурж муурцсан тийм юм. Тийм яриадсан. Би тэгээд тэрийг юу яаж хараагүй л дээ. Яг юу нэвдэрсэн яасан гэдэг. Би нэг хальт юмгүйл гарч нэг тийм бичсэн. Тэгээд буужраа машин нэг харж хажуудлаа нэг юм болсон. Тэр бараг нийцээ их болсон. Тэгэхээр бас нөгөө нэг юмных нь Red Bull-ийн бас жоохон юу хэврэг байна гэж бүтсэн үү? Бас магадгүй тий. Бид нар юм харагдахгүй, урлагийн нурц харагдахгүй, мэддэхгүй юмнууд бас биелэх юм тий. За тэгээд 8-д Liam Lawson 10-д Lindblad орсноороо ерөнхийдөө Racing Bull констрактор дээр 5 руу ороод ирсэн байгаа. Одоо ингээ Alpine-ийг бүцэж байгаа. За Alpine бол гараагаа сайн хийсэн боловч тэгээ яваан дээр юусо байхгүй болоод суугаад эхэллээ тий. Тэгээд Газлигийн яриагаар бол ерөнхийдөө манай машины байгаа байдлыг энэс илэрх боломж байхгүй гэлээ. Тэгээд суугаад эхэлсэн гэхээс илүү нөгөө хэд нь яг жоохон хөгжөөд уурсан гэж магадгүй тий. Манай хэд яхаа юм сайжруулж чадахгүй байранда байгаа. Байранд байгаад тэмүүд хоошмнаад байгаа юм шигагддаг. За Hülkenberg төрүүлсэн тий оноо авсан тэгээд Audi маань дээшлээд 8 дугаараар байгаа. Audi ер нь явандаа бас аюу тийм гоё баг гарч ирэх нэ. Тэгш. Одоо чи анхныхын жилийн хэд л одоо ийм ер нь бол дажгүй байдалтай байдаг ш тий. Суралцах юм байгаад байгаа ч гэсэн. Эхний нэг хэд уралдаанд Бортоллотой нэг 2 гарсан баха тий. Нэг мотор. Нэг Hülkenberg ч нэг амар аз зүг нөгөө нэг юун дарагтаа тунтар тий. Коноп дарагтаа. Тэрнээс ингээд ямар нэгэн ерөнхийдөө бас нэг асуудал байхгүй байгаа ч тий. Эвдэл байгаад тахгүй тий. Мотор цотороо бүх юм өөрсдөө хийгээл оролцож байгаа гэхэд бас дажгүй уралдаад байна. Яг зөв туршлага одоо юу гэдэг уралдааны туршлага бага болох дээр одоо машин одоо хөгжүүлэлт нь сайн явах байгаа ч юм уу нэг жоон тиймэрхүү нэг жижиг асуудал байгаа болохоос ер нь яванда Audi их гоё баг гарч иж магадгүй бас нэг Германы нөгөө одоо өрсөлдөгч тий. Тий. Мерседес өрсөлдөгч нөгөө өрсөлдөгч нь болохоор стэйш үзэх гэж тийм амбицтай орж ирсэн байх. Эхний жил нь учраас ер нь яванда манайхан бас Audi-г бас дэмжүүлээс гоё баг болж магадгүй шүү. Өнгөж сая юу тий сайн марлангтэй. Бас нэр нэг мөнгөтэй баг тий. Бас Mercedes-тэйг яахгүй тул бас нэлээ мөнгө хайж байгаа хаа тий. Volkswagen-аас нэлээ юм хийж байгаа. Volkswagen ч том групп тийм болохоор. Гиснээс нэр Audi-гийн стенд дээр манай Будапештээр сая нэг паркт дээр бас нэг Audi машина R26-га танилцуулсан мэт тэрийг очиарсан. Гоё машин билээ. Үнэхээр мөнгөний тэр юу гоё талтаа дээр гоё агчлаа. Hülkenberg-ийн машин байсан. Тэр чав ясурыг оруулжээ. За ингэснээр юу юм бэ лээ шүү. Нэр Макларен одоо ингээд түрүү асан түрүүн гана хэлсэн сүүлийн 5 уралдаанд 5 баг хүн төрүүлээ гэсэнчлэн одоо улирал бол хамгийн гоё хэсгээр орж ирж байна. Нэгт. Өөр нөгөө талаас нь юу илтгэж чинь гэхээр одоо багууд одоо хинч цааштай ингээд төрүүлээд одоо түрүү аваад авах боломжтой болж ирдэг харуулчлаа тий. Тэгээ үлдсэн хугацаанд юу юм бэ? 291 оноо авч болохоор байгаа юм.
Тэгэхээр ер нь бол бас те юм дуусаагүй байгаа. Тийм. Алаан болох. Ер нь хинж төрүүлж магадгүй шүү дээ. Энэ байдлаар одоо ингээл юу гэдэг юм Макларен ингээл P1 P2 ингээл игээдвэл бас юм үүдэг. Юм шүү дээ. Одоо 24 онд чинь Макларен бас дундаас нь ингэж гинт цаажиж байгаа жирэл нийлээ Макстай үзэж байгаа. Тэгэл сүүлийн хоёр турлан дээр бараг шидэгдсэн те. Макс нэг 20-с төрүүлдэг л юм биш 17-оос 18-аас төрүүлж мөрлөө те. Тийм учраас солирол маань ер нь одоо зуны амралт их дуусаад орж ирээд харин өстой жигхэн гал гарч магадгүй. Энэ гал гарах гэж хүлээж байгаа те. Тэгээс зарим нэг болсон уралдаанд нүшээ нөхдөд өдөр бол бас бүр гоё. Тэгээд за юу ярих юм бол би бас гэхдээ юун дээр зураг мөргийг оруулж байна. Нэг Aston Martin-ы яг юу өөрчлөгдсөн гэх нэг ерөнхийдөө нэг зургаар тайлбарлаа. Нийтөө. Тий. 16 юм байл. Тий. Бүр баах юм биш. Тэр бол нэг бас яг нарийн мэдэхгүй учраас тэгээ нэг яахгүйгээр зүгээр ерөнхийдөө зургийг оруулаад ингэ харж байгаа. Өөрсдөө сонирхоод аваа. Би зарчаад энэ нэгс бөө тойролоо бүгд юм битээ. Тэгээ харж яа заавал. Тий. Тэгэхээр ерөнхийдөө гоё апдейт орж ирж байгаа. Юу дуусаад Зандварт төрүүлсэн те Honda мотор нь шинээр орж ирнэ. Ferrari бол апдейт хийсэн Macarenага юм дээр авчирна. Зандварт авчирна. Тэгээд дээрэс нь хоёр дахь мотор дуугаар шинжлэгдсэн мотороо. Тэр нь Зандварт ч баг Monza дээр л авчрах хэрэгтэй гэдэг. Гэртээ юу? Тийм бах те. Тэр нэрээ ямар нэг юм болохоо л ихэд гэртээ ойрхон байх учраас те. Тий. За тэгээд за яг мэдээж бос богоочсон юу авчрах бах. Яг наривчсан яг мэдээл одоо алга. Тэгэхээр ингээд одоо бүтэн сар амарч байгаа учраас те. Сарын одоо 2-7 хоног бол дараа бүтэн амарна. Одоо энэ 7 хоногч яг зарим Будапешт үлдсэн хэдэн тест хийдгээр хийгээ те. Одоо төлөвлөгөөт урдсан төлөвлөгөөт тест хийдгээр хийгээд дууны тест гэдэг нэг зургийн авалт муулт гэсэн тиймэрхүүмдээ хийгээд тэгээд бүгд амарнаа. Өөрөөсөө ямар ч мэдээ гарахгүй юу ч болно. Тэгээд тэрний дараахаар нь 2 хоногт нэрн дундуур нь багсаг мэдээ гарч ирлээ. Тэгээд Зандварфын уралдаан маань эхлэх нэ гэж. Ерөнхийдөө нэгээд яг юм амралтын үеэр ч нэг сэлгээ халаа их явдаг шүү дээ. Тэгээд энэ дээр бас нэг юу юм бэлээ. Түрүү ярьжсэн чинь нэг Алонсогоос бас их юм шалтгаалж домино эффект явах гэдэг юм шиг үлээ. Алонсо жишээ нь багтаа үлдэн шүл явна гэдэг вариантаар болохоор за явуул хаашаа явах вэ гэхээр Альпин гэдэг юм билээ. Буцаж. Тэгээ Альпин руугаа буцаж очиод тэнчэнэ ерөнхийдөө зодог тайлнаа гэдэг. Тэгэхээр тэнцээ бол урт хугацааны гэрээтэй хэм байгуулах ажлын яваа. Тэгэхээр ажлыг хөтлөхгүй. Тэгэхээр Калапинта явж тарах гэдэг тий. Калапинта тэгэхээр хайчих вэ гэсэн чинь магадгүй Williams руу. Яагаад Williams явж байгаа гэхээр Sainz мань гэрээнд дуусж байгаа. Sainz их явах гэхээр мэдээж Aston Martin. Aston Martin дандаа одоо машинаа нөө хөгжүүлэх гээд байгаа учраас нэг сайн фидбек өгдөг нэг туршлагатай байгаа шүү дээ. Одоо Vittel-ийг авлаа, Alonso-г авлаа тий. Тэгэхээр дараагийн үн мэдээж Sainz-ыг насаараа Sainz авахгүй. Араасаа. Тэгэхээр Sainz тийшээ яваад Williams-ийн юг онгоолгохлоор Calapinta орж магадгүй. За нэг бол юу яаж байгаа юм бэлээ. Haas бол одоо Ocon ерөнхийдөө айнаад. За тэнгуут нь хэрвээ Sainz одоо шинэ Aston Martin ирэхгүй бол Aston Martin Ocon-ыг авдаг ч юм уу гэдэг. Тэгээд оронд нь одоо Calapinta дэше очдөг ч юм уу гэдэг. Нэг иймэрхүү домино эффекттэй ингээ нэг шилжил хөдөлгөөн явж магадгүй гэдэг юм билээ. Сонирхолтой тэгэхээр хэллээ. Чихтэй юм сонсъё. Тий, чихтэй хүлээж харъя да. Ер нь уралдаа маань зээг энэ уралдаанд ер нь хэдэн нөөх вэ? 10-аас оноогүй л. Тэгээд би чинь ингээд биш аягүй хэцүү шттэ ингээд Ferrari жоохон авчихсан ингээд хамаг юм авчих юм байна шттэ. Гэтэ яг юу мөг харуул 6.5 маа гайгүй их тийм 6-аас доош бол баггүй ч юм. Гэтэ арайч нэг 9.10 биш тэ. Тийм арай 8 руу дөхөхгүй те ер нь бүр хамгийн дээдлийн оноог өгөхөд л гоё ингээд ямиг одоо юу гэдэг тийм эргээр харах юм бол 7 оноо л өгөхөр. Харин тийм. Уралдаан. Зайлтаа гэж бодож байна. Та бүхэн манаас ямар хэд оноо өгөхөр вэ? Тэрийг бас комментоос бичүүлдэгээрэй. Тэ? За тэгээд ер нь уралдаан маань юмх басна гэдэг одоо драйверийн одоо чемпионшипийг тэргүүлж байгаа. Ким Энтнели хэвээр байгаа 209 ноттой.
2-т Льюис Хамилтон 160-аас нь одоо 3-т Жорж Рассел 160, тэгээд Леклер 138, Норрис сая төрүүлсэн нэг 128 манат болж эхний 5 байр ингэж явж байна гэж тэ. Одоо багийнхаа болохоор Мерседес тэргүүлсэн хэвээрээ боломжтой 379 ноттой Ардны Феррари багаар ойртоод 307 ноттой, Макларен 220, Red Bull 177. Тэгээд Racing Bulls 66 ноттой. Тэгээд эхний дөрөв бол тасрал алга болсон. Артлид л хоорондоо их нэлээд ойрхон жижигтэй бас тэгэл 66, 61, 21, 12, 11 2-2-оор тасарч. Тийм 2-2. Тэгээд зам дээр яг уралдаж байгаа юм шиг л ийм байдалтай байна да. Тэгээ би бас сая бодлоо л да. Яг нэг студи яг би бол бүглэг байгаа юм байна. Гэтэ яг ингээд 8 дараагийн уралдаан болохоос өмнө тулгааг ирүүл ирэхээр нь те ярьж байгаа гурлаа бас нэг юм нэг уралдаангүй явдаг дугаараа юу хийчих юм гэж бодоод байна л да. Тийм учраас яг өдий болтол одоо энэ цаг хугацаа ортол үзэгчд маань та бүхэн гоё санаагаа бичээ. Тийм санаа гаргаарай, асуултуудаа тавиарай те. Юу ойлгомжгүй байна. Одоо юуны талаар илүү мэдмээр байна. Бичээд хүлдээгээрэй. Тэгээ яг тэрний чинь даваа цуглуулж гаад бас уралдаан болчихсон. Тэрээс тухайн нэг удаа нэг топ 10 гэж хийжтэй. Тэр шиг бас нэг топ 10 ямар нэгэн топ 10 бас гаргаж хийж болно. За тэгээд битээр нэг юу юм бэ бас подкаст чинь уруулаа их чинь бас юу юм бэ? 3 хүн байд болохоор 3 хүний санаа гараад их удаан ярьд юм байна. Тэ? Яг хоёул болохоор ингээд би биний санаа руу за тийм байна ингээд хоёулаа шууд уусаад байна. 3 дахь ч өөр юм байхгүй болохоор ингээд яриа ингээд ер нь л жоохон баг өрөндөг шинжтэй санагдсан. Тэгээд битээр уралдааны талаар иймэрхүү болж өнгөрлөө. Тэгээд дараагийн уралдаан спад болно. Тэгээд спагийн Зандварт болно. Тэгээд тэр хүртэл бүхэл байдалтай байх юм даа гэж. Тэр битэр бол ингээд санаа нийлцсэн, яриа бүх юм ярьсан тэгээд тий одоо бид өдөг хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Жоохон богинохон дугаар болсон байж магадгүй. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.